Ажиллахыг нь хараарай. Энэ залуу экскаватортойгоо байхад ямар ч гацсан амьтанд гарцаагүй тусалж чадгаар гайхалтай чадварлаг байгаа биз? Харин бичлэг та экскаватор баавал хэрхэн авч буйг харж байна. Гэвч зөвхөн хүмүүс өөрсдөө амьтад туслахаар очиод байдаггүй бөгөөд амьтад ч өөрсдөө хүмүүсээс аврал ирж очиж тохиолдлууд ч мөн байдаг байна. Энэхүү акул загсчны торонд оролцож ирсэн байна. Акул завтай хүмүүст өртөж ирсэн хин нэгнээс тусламж ирж байгаа нь гарцаагүй хэрэг байв. Хүмүүс түүний торноос султал энэхүү акул тун төвчөртэй хүлээсэн бөгөөд осноос сулсны дараа акул цааш сэрхтэй. Сүүлийн хүмүүс рүү шаруулж талхал илэрхийлэн салхаас гүйцэтгэж буй гэлтэй. Иви энэ акул толгойдоо 30 см урттай хотод олгосон байдалтай усан чумбагчаас тусламж ирэн гачжээ. Сайн харуул энэ акул чумбагчийн урд очиод загсаж байгаа нь харагдана. Энэ акулыг мэдээж хүн гэмтээсэн байж таарна. Тэрнээс өөр толгойдоо хотод олгох тохиолдол байхгүй болов уу? Аз болоод чумбагч акулын толгойноос уг хотыг салгаж дөнгөсөн бөгөөд дараа нь акулыг бүрэн идэрсэн байхтай ч таарсан байна. Магадгүй энэ акул талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд нэг газар дахин хэрсээр байсан байж болох юм. Усны биш амьтад хүртэл ус үнэхээр аюултай байдаг. Одоо таны харж буй зарууд хүн ойртох бяцхан цэг бол хэрэм юм. Энэ бяцхан хэрэм өөрийг нь агна хараатнууд буюу бүргэд хэрэг цахлаанаас тогтоож явна энэ аж. Яг л өмнөх хэдэн акул шиг энэ хэрэмч бас хүмүүсээс тусламж ирж байгаа бөгөөд түүний зарим дээр гарахын тулд хичнээн чармаж байгааг нь анзаараарай. Тэр яг л хүмүүс өөрт нь аюул учруулахгүй мэдчихсэн гэлтэй. Загас чир надад хөөрдөн бяцхан хэрэм мэдээж өргөхөд хэрэм ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Ирэг дээр буулгасны дараа хэрэм сүүлийн хэддээ шарах нь өөрийг нь аварсан хүмүүс талархлаа илэрхийлэх шинж болоо. Альфа аратнууд хүртэл заримдаа хүнээс тусламж ирж ойрт очион бий. Яг л энэ толгойд ангарахаа шахтай чон шиг. Жирийн үед тэрээр хүмүүсээс дүүлэх байсан биз.